бурхан ишин байсан гэж үздэг. Тэгэхээр бидний одооны ингээд мэдээгээр олж үзэхэд бол 8 дугаар зуунд монголчууд бурхан багшийн сургаалыг үзэл судлах ажлыг бол хийж ажээ. Сог дуугрын одоо олон багш нар бол ингээд бурханы ишин сургаалыг өөрийнхөө хэл рүү орчуулах, унших ийм ажлыг хийжсэн гэсэн түүхэн баримтууд байна. За бас нэг зүйл нь болохоор бол бурхан багшийг нирвандор үзүүлснээс 100 жилийн дараа одоо Монгол оронд бурханы ишин дэлгэрсэн гэдэг заваад амьданга хорч хонжин гэдэг одоо түүхийн их сургуульч л да. Гол их сургуульч энэ номон дээр байдаг. Тэгэхээр эн чинь бол одоо яг тэр хүннийг үед холбогдож байгаа байхгүй. Одоо тэр хүннээс өмнө ч юм байдаг. Тэгээд ингээд цааш нь хөөх рүү урагшаага ер нь яваалаа юм шиг. За яг зүгээр бидний одоо наан түүхийн баримтаар бол 8 дугаар зуунд бол монголчууд бурхан багшийн сургаалыг үзэж судалж байжээ. Тэр нь юу байх вэ гэхээр энэ бурхан багшийн сургаал тэр үед бол одоо ганжуур гэдэг юм нэгдсэн нэр байгааг бол юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ бурхан багшийн сургаал усуудаа ганжуураас тэр их сургаалуудаас л үзэж судлах ажлыг хийжсэн. За тэгээд түүнээс хойш бол 13 дугаар зууны сүүл хагасаас бол бүр яг одоо бодтоор монголчууд орчуулах ажлыг хийсэн байдаг. За яг энэ үед нь одоо их хаадын 8 дахь Аяр Барбад Буянт гэж хаан билд. Энэ хаан одоо зарлиг гаргаж төрийн сангаас хөрөнгө мөнгө шийдэж төвд хэлэн дээр одоо тэр үед бол бурхан багшийн сургаалын номнууд орчуулагдж байсан үе. Тэгээд яг энэ орчуулагдж байгаа номыг дутууг нь гүйцээх тэгээд бүгдийг нэмэгтгэж одоо төвд хэлэн дээр барлж гаргах ийм үүрэг даалгавар өгсөн. Тэгээд яг энэнийхэн дагуугаар тэр одоо Чимжамын Жамдай эрэг ярилтыг гэдэг одоо багш хоёр л доо. Тэгээ бүдэрэн чин дүү гэх мэт яг одоо олон төвд ламнар бол ганжуурыг эхэлж төвд хэлэн дээр нэмэгтгээ тэгээд ганжуур гэж нэрлсэн. Одоо тэр төвдийн натан хийдэд барлсан хамгийн анхны барын ганжуур. Түүний дараагаар залгуурлаад ганжуурыг бас нэмэгтгэж одоо бас барлсан. Тэгэхээр энэ ганжуур данжуур гэдэг яг бүрэн гэхээр анх эхэлж бий болох ажилд бол монголчууд ямар нэгэн байдлаар оролцсон. За тэгээ босоод одоо энэ гятад ганжуур данжуур байна. Сүүлд бол одоо энэ манж хэлэнд ганжуурыг орчуулсан гэж. Энэ бол одоо монгол хэлнээс орчуулсан. Монгол хэлэн дээр байгаа ганжуураас тэр манж хэл рүү буулгасан гэж хэлдэг. Гэх мэтээр монголчууд нөлөөлчихсэн. Өөрсдөө бол одоо ярих юм байхгүй. 13 дугаар зуунаас ахгүйл орчуулга явсаар байгаа л хэсгээр нь орчуулаад яваад байсан. 14 дугаар зуунд одоо лигдэ 1628 онд зарлиг гаргаад тэгээ ганжуурыг орчуулах ажлыг зарлиг гаргасан. Ингээд бүрэн ихээр нь орчуулад 1629 онд бол ганжуурыг монгол хэлэн дээр яг 113 ботоор буулгаж тэгээ Бэндэрияг өнгөтэй юм хөх цаасан дээр алтан үсгээр бүтээчихсэн. Тэгээ энэ бол одоо лигдэ хааны түүхэнд хийсэн 3 том гавьяа байдаг. Тэрний нэг нь бол одоо энэ алтан ганжуур. Алтан ганжуур, алтан махгал, хасуу тамга бол одоо лигдэ хааны түүхэнд тувааж үлдсэн одоо юм 3 гол гавьяа л да. Тэгээ 17 дугаар зуунд бол одоо данжуурыг бүрэн гэхээр нь хөрвүүлсэн. Тэгээ энэ чи өөрийнхөө үндэсний хэлэнд хөрвүүлж орчуулна гэдэг чи хэрэг баргийн үндэстэн хийчдэг ажил биш байхгүй юу? Яагаад одоо хүртэл англи хэлэн дээр орчуулгадаагүй байна вэ? Одоо л орчуулгадаа явж шít. Сүүлийн үед энэ 2010 онд Америк, Англи эрдэмтэд за энтхийн засгийн газар Бутаны эзэн хааны одоо ивэл дор ингээд ганжуурыг англи хэлэнд буулгах 100 жилийн төсөл гээд хэрэгжүүлээ явж байна. Тэгэхээр эн чинь л өөрөө одоо энэ ганжуур данжуур гэдэг чинь ямар тийм оюуны том бүтээл байл гэдэг нь харагдчих. 100 жилийн төсөл гэдэг чинь бас л нүсэр төсөл тий. Энд чинь арга байхгүй. Одоо тэгж хийхээс өөр аргагүй. Энд чинь ганжуурын 108 бот судраг бай. Тэгээд тэрний чинь орчуулна гэдэг чинь бол олон янзын хэлнээс харьцуулж ил байгаа бах л да. Орчуулна гэдэг бол асар их хүч хөдөлмөр шаардсан оюуны мундаг том бүтээл л дээ. Өвөг дээдс маань бол оргуу хоосон юмд мөнгөө зарж, оргуу хоосон юмд олон зуун жил, олон мянган жилээ зарцуулаагүй байх л гэж найдаж байна. Тэгэхээр нэрээ
цогцоогийн хүрдэн соёлын төвийнхөө үйл ажиллагааг яриач. 2010 оноос орчуулж эхэлсэн баха тийм ээ. Тий. Цогцоогийн хүрдэн соёлын төв гэдэг одоо манай байгууллага маань бол энэ ганжуур данжуурыг хөрвүүлэх ажлыг 2010 онд эхэлсэн. Монголч хөшөлтлөг сайтай байна. Бүгд өөрөө бурхны шинэ хүндэлдэг, дээдэлдэг. Тэгвэл яг тэр шашны чинь агуулга юундаа байгаа юм бэ гэхээр сургаал Монголд бол байгаа байхгүй. Ерөөсөн оюуны бүтээл гэдэг бол хэдэн мянган жилээр цаг хугацаа авах тусам улам үнцэн хардаг, улам тодордог. Тэр мөнхөд оршдог зүйл. Энийг л бидний өвөг дээц, хаадна, мэрэгдэн, харцардна бүгдөө ойлгоод тэгэл энэ ганжуур гэдэг зүйлийг чинь бидний өвөг дээц хийцэн л байхгүй юу та. Тэгээ бидний өмнө аваад ирсэн. Бидний өмнө аваад ирсэн, бидэнд аваад ирсэн. Ингээд одоо монгол өчгөр уншихад бэлэн байж. Гэтэл өнөөдөр яг монгол өчгөр байгаа ганцхан хувь. Тэг үндэсний номын санд. Тэр бол өнөд ховор бүтээл учраас тэр болгон гаргаж болдог. Улсын хамгаалтанд шахуу байдаг. Тэгэхээр тэрнийг үзэл судлах гэхээр хүсэл байвч үзэх боломж хомс байна. Тэгэхээр энэнийг нийтэд түгээх нь зүйтэй юм байна л гэдгийг яагаад одооны албан ёсны төрийн бичиг энэ хэрэглэгч рүүлэхөр үлж байгаа. Дээрээ тийм л дээ. Монгол шуухан ганжуур данжуур 95 онд Монголын хосгүй үнэт дурсгалын жагсаалтанд орсон. За Монгол данжуур 2011 онд ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн тийм. Үнэхээр энэ бол монголчуудын төдийгүй хүн төрөлхтний соёлын оюуны их хосгүй өв бүтээлэл юм да тийм ээ. Энэтхэгийн их эрдэмтэн Рагувира 1966 онд тийм ээ нэг хурал дээр илтгэл тавихтаа хэлсэн байдаг штэ. Монгол ганжуур бол энэтхэг хятад ганжуурын альнаас нь ч илүү баялаг. Түүний үндэс болсон санскрит ганжуурыг нээн судлах эртний судлагчдыг бид нэр хүлээсээр л байна гэж хэлжсэн. Тэгээд энэ 66 онд хэлжсэн үг нь өнөө цагт цогт цагийн хүрдэн соёлын төвийнхэн та нараар ингээ биелэгдэж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр соёлын төвд одоо хичнээн орчуулагч ажиллаж байна. За тэгээд яг өнөөдрийн байдлаар тийм ээ хідэн судрыг яг орчуулад хэвлээд бэлэн болгосон бай. Ер нь бол манай соёлын төв маань бол 2014 13 14 оны үед бол одоо бараг 50-аад ажилтнтай байлаа. За яг энэ хөрвүүлгийг бол одоо хийж байгаа хоёр баг л байгаад байгаа юм л да. Хөрвүүлгийн баг, эрдмийн зөвлөлгээд хоёр. Хөрвүүлгийн баг маань бол одоо ихэнх лам хуургууд тэгээ бас Монгол улсын их сургуулийг төгссөн дод чамаа хөшин шавнар гэдэг олон судлаачд байна. Эднэрээс бүрдсэн яг хөрвүүлгийг гардаж ажиллаж байгаа хөрвүүлэг хяналт их бэлтгэл амин чухал ажлуудыг хийж байгаа баг бүрэлдэхүүн байна. Энд бол за одоогийн байдлаар бол нэг 18 хүн ажиллаж байна. 20 хүмүүс. За энэ ажил үнэн зөв явж байна уу? Алдаа мадаг байна уу? Хэр бодиттой юм? Буруугийн засаг залруулдаг, зөвлөдөг эрдмийн зөвлөлийн баг байна. Энэ бол одоо шинжлэх ухааны актийн Монгол улсын их сургууль, багшийн их сургууль, үндэсний номын сан тэгээд манай төв одоо ингээд эднэрээс бүрдсэн 13 хүн бүрэлдэхүүнтэй олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга актемч төмөр дугаа багшаар ахлуулсан эдмийн зөвлөлийн баг бүрэлдэхүүн бас ажиллаж байна. Өөрөөр хэлбэл лам хувраг хүмүүс эрдэмтэн энэ судлаач нартайгаа хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл тийм ээ. Ер нь бол энэ монголчууд бүгд өөрөө хамтарч байгаа. Яг хөө төлөөлөл гээл нэг цогцгийн хурдан гэдэг соёлын төв байгаа. Бид нар бас хэрэгжүүлээгээд эхэлсэн. 10 оноос хойш 16 оны эцэс хүртэл энэ хугацаанд хэдэн ном хөрвүүлж орчуулж дуусгасан бэ? Нийтдээ нэг 400 батыг хөрвүүлж хэвлэх төлөвлөгөөтэй. Одоогор нэг 268 батыг хөрвүүлсэн. За түүнээс 96 батыг хэвлэсэн. Хэвлэлтэнд одоо бас нэг 25-30 бат байна. Үндсэн ажил бол хөрвүүлэг бол сайн явсан. Сайн явж байгаа. Одоо ч явж байна. Хэвлэлтэн дээр л жаахан хүлээгдэж байна. Юунаас болоод хэвлэлтэн дээр хүлээгдэв? За энэ яг одоо бас санхүүтэй л холбоотой л да. Гэхдээ одоо ингээд бодоход тий 5 6 жилийн дотор 100 гаруй ботыг нь
уншигчдын судлаачдын гар дээр ингээд тавина гэдэг чинь өөр асар их хөдөлмөр баг л та. Хуучны их сурвалжийг харж байхад тий Лэгдэн хааны зарилгаар тэр Монгол ганжуур данжуурыг бүтээхэд Монголын ард түмэн 40 гаруй мянган лан мөнгө хандивлж исэн гэж. Тэр нь тэгээд тухайн үед ном бүтээх мөнгөний нэжгээд хувийг бас бүрдүүлсэн гэж гардаг шүү дээ. Тэгэхээр танай ажил дээр эгэл хүмүүс, эгэл жирийн сүсгтнүүд хэр их идэвхтэй оролцож байна вэ? Ер нь энэ ажил маань бол одоо ингээд эдийг хүртэл ингэж явж байгаа маань бол энэ олон түмний л тусдсан байхгүй. Олон түмний тусдсан ярил явж. Тэгээ эндээс одоо энэ чи 10-аас 16 гэдэг чинь 6 жил. Дундуур амбал хүндрэлтэй зүйлүүд гараад бас бид нэр 1-2 сараар ч юм уу ингээ бас саатах тал байсан л да. Гэхдээ одоо бол үнэхээр л шүд зууж байна. Энийг зогсоож болохгүй. Энийг өргөжлүүлэх ёстой, хийх ёстой. Тэр тусмаа энэ одоо хэцүү цаг үед энийг хийх ёстой. Одоо монголчууд ингээ эргээд харахад ер нь нэг жаахан хэцүү үедээ буйныхаа юм руу их орцсон байдаг ш. Одоо 90 оноос хойш л би харж байна л да. 90 онд арчлал руу шилжиж хамгийн хэцүү байх үед л бүгдөө нийлж байгаа л жанраас уснаа бурхан босгоод ирсэн. Босгоод ирсэн тий. Минь дэёготой уулзсан ярьж л байсан. Тэр үед бол үнэхээр хэцүү байсан. Тэгэхэд энэ жанаас бурханыг бүтээхэд бол арт түмэн бол ерөөсөн маш их идэвхтэй оролцсон гэж. За тэгэл түүнээс хойш 1998 оноос хойшоо 2000 бараг 5 он хүртэл бол хөдөө гадаагүй ганцуд болоо шуурга салхи янз янзын юмнууд их болсон. Энэ үед юу бүтээж исэн гэхээр асар олон газар суурхтайсан байхгүй. Одоо газар бараг ингээл 108 суурх бүтээжсэн. За энэ дээр шүүмжиглэх гарч ирсэн. Тэгээд тэр тухайн үед бол одоо бурхамдлан бүр бутгай хэлж ирсэн л да. Монголчууд хойш хойштойхон засал ер нь сайн явахын бэлэг өрөөлийг энэгээр тавьж байгаа юм аа. Гэт нэг хэлж ирсэн би бас сонин дээрээс ярилцлага нь уншчихл байсан. Тэгээд энэ суурга бүтээх ажил бол маш их хөрсөн. Тэгээд одоо зүгээр лавл манай нутагт нэг хэсэг ганцуд бол их хэцүү байсан. Одоо бол сайхан байна. Хорборон захтаа буужаа, өвлөн сайхан үнэтэй байна, зуншлах сайтай байна. Их сайхан л байгаа. Би бол энэгээр бас боддог. Одоо нэг ном бүтээх тийм цаг хугацаа мөн юм шиг байна. Тийм бахан байна тийм ээ. Тий. Өнөөдөр ингээд манай улсын эдийн засаг ямар хүнд байгаа ч гэсэн Монголын арт түмэн та бүхний бүтээж байгаа номонд одоо чин сэтгэлээс ханд өргөсөн хэвээр тийм ээ. Тэгээд бодохоор зэрэг нэрэл манай арт түмэн чинь их ерөөлтэй буянтай. Дандаа хожмын бэлэг ерөөлө болдож ингээд өнөөдрийн үйлсээ бүтээж явдаг нь бас их мэдрэгдэж шүү. Ер нь бол монголчууд их хууж ухаантай алсыг харсан тийм алсын боталтай улсууд болов л гэж боддоо шүү дээ. Одоо эдийн засгийн үүднээс нь ингээ хөөгд үзэх юм бол хүмүүсийн ааргэр амжиргаа асуудал их биш шүү дээ. Тэгэхэд буйны юм, номын юм. Энд чинь зүгээр нэг ганц хүний юм биш байхгүй юу? Нийтийн эрх шиг. Монголчуудын ирээдүй хойч үе бүр цаашлах юм бол энэ ч одоо дэлхийн хүндрэлтний оюуны соёлд оруулж байгаа хувь нэмэр. Энэ дээр бид оролцсон аа. Ах トゥ сараа оролцсон. Гүн чинь нэг олдсон юм гэдэг чинь маш их хувь ирэл байхгүй юу да. Зарим юм мэддэг хүмүүс бол тэгж хэлж байна. Яг сайхан юмн дээр очирсон хүмүүс бол ерөөсөө их хувь. Тэгэхээр тэр хувийг улам баттахын тулд бол тэрэнд заавал гараагүй оролцох хэрэгтэй. Ингэж оролцдог хүмүүс байна. Тэгэхээр энэгээр бол одоо монголчууд бол сэтгэлгээний их л өндөр боловсралтай арай л өөр хүмүүс байхаа. Гэхдээ монголчууд гэж одоо нэг өөрсдөө магтаж өнгөрч байгаа зүйл биш л дээ. Хөөргөөд авч явдал биш. Биш. Бид яг бодит ажил хийж байгаа. Яг л бодит юмтай л уулзж байгаа байхгүй юу? Нэг ботийг хэвлүүлэхийн тулд олон мянган хүнтэй уулзсан олон хүмүүстэй. Тэр хүмүүстэй уулзахдаа бид нэр зүгээр нэг уулзаад өнгөрийг биш байхгүй юу? Энэ хүн маань энэ ботийг хэвлээд өгөөсэй билээ гэдэг бид нар чинхүү сэтгэлийн үүднээс тэр хүнтэй уулзаж. Тэгээ уулзаад тэр юма тайлбарлаж ойлгуулахад бол нас сайхан зүйл оролцъё. Сайхан. Энэ насны буян хойтын одоо зүйл яах вэ? Бид болж бүтдэг л юм. Болтгол юм. Ийм байдлаар ханддаг.
Тэгээд тэр бурхан багшийн сургаал ялангуяа тэр өхөл мөнгөсийн тухай сургаал мургаал дээр хүртэл гарч ил байдаг л да. Ер нь хүн сайн үйлийг хийх ёстой. Сайн үйлийг хийхэд бодолтой байх ёстой. Нэгдүгээр нь, хоёр дахь нь болохоор сайн үйлийг ямагт хийжээ гэдэг бодолтой байх ёстой. Гурав дахь нь болохоор яг одооноос л сайн үйл хийх эхэллээ. Яг одооноос хийж эхлэе гэдэг. Тийм бодол шийдэлтэй байх ёстой гэж хэлдэг. Монголчууд нийтээрээ нийлээд энэ номоо нэг сайхан бүтээгээд авах юмсан да. Бас бүтээгээд авсны дараа олон хүмүүст хэрэг болно да. Энийг нэг үзэл судлах, цааш нь бүрөө цаашдаа шинжлэх ухааны төвшөнд судлаад энэ дотроос өнөөгийн яриад байгаа нэг квант физик хоосон чанарын хоёрын хооронд нь уялдууд судалж байгаатай адил энэ ганжуур данжуур дотор чинь ийм зүйл байсныг ингээд судлаад байсан чинь энэ чирөөсөө шинжлэх ухааны тийм нано технологийн зүйл байна шүү дээ. Магадгүй шинэ дараагийн ирний технологийн сэжим үзүүрийг ч гэсэн энэ сургаал дотроос олж гаргаж юм шиг санагдчих. Технологийн зүйлүүдийг гаргаж авах боломжтой. Сансрын хөлгийн тухай ч гэсэн байдаг гэж би тий одоо тийм сонсч байсан шүү дээ. онсон хөдөлгүүр хийх гэл байдаг л да. Зүгээр яг энэ сонирхолтой үднээс ярьж байгаа. Яг гол сургаалын агуулга маань юу гэхээр хүн зөв байх. Зөв байх л тухай тийм ээ. Хүн өөрөө зөв байх юм бол хийсэн юм нь хүртэл хүнд өгөөчтэй л гэж. Одоо нийтдээ 400 ботин ном гаргахаас Одоо 268-ыг нь бол хөрвүүлчихсэн. тий 96 ботин бол одоо яг хэвлэгдсэн байна. 96 нь хэвлэгдчихсэн. 30-аад бот хэвлэлтэнд явж байна. Тийм 30-аад ботин хэвлэлтэнд явж байна. Үлдсэн дээр нь бол хэвлүүлэх зардал мөнгө мэдээч хэрэг та бүхэн хэрэгтэй л байгаа. Тэгэхээр магадгүй манай энэ нэвтрүүлгийг FM-ээр радио долгионоор олон хүн сонсож байгаа. Цаашлаад бас бид нэр подкаст хэлбэрээр интернетэд байршуулна. Тэгэхээр дэлхийн монголчууд монгол хэлтнүүд мань бүгдээрээ сонсно гэж найдаж байна. Тэгэд яаж оролцож болох вэ? Би жишээлбэл буян хиймээр байна. Тэгээд тэр тусмаа бүр номын буян хийчмээр байна. Тэгж бодож байгаа улсууд байж л байгаа шүү дээ. Тэгэхээр яаж нэгдэх вэ та нарт? Facebook-оор холбогдож болно. Бас утсаар холбогдож болно. Бид бүхэнтэй манай төв дээр очиж болно. Утасны дугаараа хэлээд өгчвөл бүр их зүгээр юм болов уу? 9111 2169 гэдэг дугаараар холбогдож болно. Номын буянд даган баясах бүх хүмүүс мань энэ Facebook хаяг Kalachakra Culture Center эсвэл одоо сая Даранбаазрын хэлсэн утсаар ус холбогдож болох юм байна л да. Take it easy. Бүх зүйл энгийн.